За хай манайхан шинэ бичлэгтэй давтай морил hello vlog байна. YouTube дээр бичлэг хийгээгүй амар их удсан байна. Ойрын үед дандаа Instagram reel хийгээд яваад байгаа. За тэгээд өнөөдөр болохоор бүгдээрээ ямар бичлэг хийх вэ гэхлээр би дөнгөж сая шийдээд хийж авахгүй. Тэгээд яг өнөөдрийн миний төлөвлөгөө болохоор би одоо нөгөө Blackpink-ийн 4 гишүүний юу эдтийн дуурайсан тийм бичлэг хийнэ гэсэн штэ. Тэгээд өнөөдөр би Lisa хийх гээд тэгээд одоо ерөөхдөө бэлтгэхээ сууж авахгүй. Тэгээд одоо нүур амаа будахгаа сууж ийн. Тэгж яхтаа дахиад би нэг бичлэг хийчихье гэж бодоод тэрний үе гэхлээр ерөөхдөө ойрт би ингээд үзээд тахаар нүрэ бодож явах үедээ ингээд янз бүрийн гой сонирхолтой юм ярьдаг ч юм уу тэгээ өөр тохиолдсон юм ярьдаг ч юм уу тиймэрхүү бичлэг надад ойрт амар таалагдаад байгаа. Тэгээд би ч гэсэн тиймэрхүү бичлэг хийж үзье гэж бодоод тэгээд өнөөдөр болохоор би өөрийнхөө турсан түүхээ та бүхэнтэй хуваалцах чинь. Тэгээд энэ бичлэгээр болохоор би одоо яаж турах вэ те зөвлөгөө маягийн гэхээсээ илүүтэйгээр зүгээр гой түүхээ хуваалцах чинь. За тэгээ бүгдээрээ бичлэгээ эхэлцгээе. Ингээд нүрэ будангаараа хийдэг бичлэг яард ер нь солонгостой айгу модонд ороод байгаа. Би тосоо түрхээ тэгээд нарны тосоо түрхээд хий. За юу ч гэсэн яг одооноос эхлээ бүгдээрээ түүх рүүгээ орцгоё. За би болохоор ерөөхдөө багтаа бол аимшигтай туранхай хүүхэд байсан. Багтаа бүр ингээд нэг яс хүүхэд охтууд байдаг штэ. Тийм охин байсан. Тэгээд миний ингээд хоол идэх тал дээр надад ингээд бага насны ганцхан юм дурсамж байдаг заяо. Нэгдүгээр анги мангидлээсэн баг. Гурилтай шүл илүү. Юу байлаа нэг л тийм байцаа төмстэй юм шүлтэл нэг хоол исэн. Тэгээд би тэрийг юм жижигхэн ангинд ингээд надад хийж өгчээсэн байхгүй манай эмээ. Тэгээ би тэрийг хараад ингээд бүр үнэхээр идмээргүй. Заяа бүр ингээд бүр чин сэтгэлээсээ миний зовж исэн тэр зовлтны дурсамж надад байдаг. За тэгээ би яг ингээд тэрийг хараад би бүр үнэхээр идмээргүй яах вэ гэд бүр ингээд амар бодож исэн. Бүр дургу хурж исэн нэг тийм бага насны дурсамж нэг тийм юм байдаг. Тэгээ одоо ингээд тэр мэрийгээ ботхоор яалтчгүй би багтаа тийм хоол мол айгуу идэх дурггүй хоол ер нь л инех идэж чаддаггүй тийм хөвгтэйсэн. Тэнгүүтээ дундаа ингээд оронгуудаа би одоо ээжтэйгээ ингээд нэг хамт хийдэг байсан байхгүй юу. Тэгэхээр тэр ажлыг хийж явахдаа ингээд одоо хоол идэх тийм хийж идэх ямарч боломжгүй ажил хийсэн. Тэгээд тэр үеэс эхлээд гадуур хоолж хийсэн заяа. Яагаад гэвэл манай ээж ер нь бол айгуу тийм гоё хоол моолнд амар дуртай тийм айгуу гоё хоол хийх гэж үздэг нэг тийм идэх юмд сонирхолтой төрлийн юм байсан байхгүй юу. Тэгсэн чинь дундаа ингээд ороод ингээд ээжтэйгээ хамт ингээд зуны амралт болгоноор ингээд ажил хамт хийгээд ингээд явсан чи ялтчгүй ийм хоолнд дуртай болж гисэн. За амт гэдэг зүйлэнд дуртай болж гисэн заяа. Тэгээ би дунд ангид бол нэг тийм тарган болоогаагүй зүгээр яг тийм энгийн жинтэй харахад зүгээр л тарганч биш нэг амар туранхайч биш тийм жинтэй байсан. Тэгж жагаад ахлах ангид орж ирээд за одоо өстэй жинхэнэ түүх эхэлж байгаа байхгүй юу. Ахлах ангид ороод миний жин одоо бараг 2-3 жилийн өмнөх хүртэл бүр ингээд бүр яг ийм зам манайхаа. Бүр яг ийм графикаар харуул бүр яг ийм. За би тэгээд ахлах ангид ороод л ерөөхдөө амар хоолнд дуртай ингээд гой хоол ингээд бодогддог нэг тийм хүн болцсон байсан. 10 дугаар ангидаа ч юм уу гэртээ ингээд сургууль дээрээ байж байгаа. Гэс ээж ямар хоол хийсэн бол гэсэн бодолтой ер нь нэг сууж идэг хүүхдээсэн баггүй юу? Ахлах ангийн одоо бараг 10 ч юм уу 11 дугаар ангид ер нь бол би eerс яг тэр үеэс таргалж ихэлсэн юм шиг санагдаж байгаа. Тэр үед ингээд жингээ одоо жоохон дээр үед болохоор би бүр яг сайн санахгүй шүү зэ манайхаа яг санаад байгаа юмнуудаа та нарт ярив. Тэнгүүд би ингээд жингээ үзсэн юм а тэр үед. Тэгсэн чинь 55 килограммыг яг харж яснаа би санаад байгаа хгүй. Ингээд доош харсан чи яг 5 заяа. Тэгэл тэрийг хараад бүр амар сэтгэлээр унжсэн. Яаж идэл тэр үе чинь тэг өсвөр насны охин. Тэгээд бас манай найз бас амар их нөлөөсөн. Би амар хамгийн сайн найзтайгаа тэр үед ахлах ингээд хамт сурдаг байсан. Тэгээд байн үргэлж бит хоёр зүгээр хамт заяа. Тэгэл манай найз бас амар юм турах муурах тэр байх талаар амар ярьдаг. Ерөөдөө тэр тал дээр айгүй их анхаардаг охин байсан. Тэгээд гэтээ бид хоёр хоёулаа амар хийдэг туршилтаа заяа. Нийлхээрээ зүгээр идэх юм л яриад нийлхээрээ тэгэл гой ямар юм идвүү юу хийж идвүү гэж явцдаг хоёр байсан болохоор аргагүй нэгэндээ амар нөлөөсөн гэж бодож байна. Тэгээд тэрнээс хойш нас ингээд миний чин хит толтол та нар өссөн гэж бодож байна. 60 бай.
Ер нь бол миний хэвийн чин 53 мөр байдаг байсан санаад байхгүй. Тэгээ 53 байж яснаа. Тэрнээс хойшоо 68 хүртэл би хэдийн бараг 13 хил юм уу тий 13 хил нэмж таргасан. Тэгээ 68 бол миний яг амьдралын манд хамгийн их жим байсан. Тэгээ тэр болохоор миний одоогоос 3 жилийн өмнө юм уу. Тэгээд тэрнээс хойш эргэж би туураад одоо болохоор буцаад 55 56 хил дээрээ ирсэн. Тэгээд 55-аас 56-ийн хооронд ерөөхдөө хэлбэлцээд байгаа. Тэгээд анх ерөөхдөө 55 хилтэй болоод тэгээд тэрнээсээ хойш би нэг ч ингэж ухарч багасныг ерөөсөө амьдралдаа хараагүй заяа. 68 болох хүртлээр би бүр зүгээр нэмсээр л байсан. Багаар гэхдээ тэгэж огцсон биш. Багаар нэмээл исэн. Тэгсэн чинь 12-т ороход ч үлээ тэгээд корона гарсан заяа. За тэгээд коронавигоос болоод дахиад бижин нэмсэн. Тэгээд коронагийн үед ингээ миний санахаар бол корона дуусах үед ингээ дахиад ингээ үтсэн чинь 58 болсон байсан. Тэгээд 58 болчоод би ерөөхдөө корона дуусаад тэгээд сургуулаа ахлах сургуулаа төгсөөд тэгээд их сургуульд Солонгост ирсэн. За тэгээд Солонгост ирээд жинхэнэ амар жихэн огцон өсөлт маань хийсэн. Ерөөхдөө би Солонгост ирээд ихэнх үедээ бол 60 жил болсон байсан. Одоо 58-аас ингээд 60 болчих жоохгүй юу. Тэгэнгүүтээ Солонгост дахиад би 5 юм уу 6 хил нэмсэн. Тэгээд Солонгост ирээд хамгийн их таргалсан миний шалтгаан бол нэгт миний хийдэг ажил бол айгүй тийм суудаг ажил би хийдэг байсан. Компьютерийн ард сууж яадаг тийм ажил хийгээд тэнгуүтээ дээрэс нь би тухайн үед ийм одоо кисүкса гэдэг чинь өгдөглээ дотор байранд амьдардаг байсан хгүй ингээд дөрүүлэн амьдардаг. За тэгээд нэг өрөөг би нэг ихчтэй хувааж хэрэгэлдэг. Тэгээд тэр нь ингээд одоо 2 давхар ороо идэв штэ. Тэрний би 2 давхрыг нь хэрэгэлдэг байсан хгүй юу. Би ерөөсөө хөмсгөө боддгоо штэ. Тэгээд яжитл одоо ингээд цаг тавчуу байгаа болохоор ерөөсөө хөмсөндөө надад зарцуулах цаг алга. Би инхээр яг нэг ажлын ярилцлаганд орж байгаа юм шиг харагдаад ах юм. Тэгээд дотор байранд амьдардаг. Тэгээд нөгөө 2 давхар ортой. Тэгэнгүүт чинь яалтчгүй надад бол амар тухгүй байсан. Би айгүй жоохон бас тийм дотогшоогоо төрлийн ганцаараа байх тууштай хүүхэд байсан чи ингээд дөрүүлэн амьдардаг. Тэгснээ яаж итл нөгөө өрөөгөө хоёулаа хэрэгэлдэг. Тэгснээ нөгөө өрөөндөө би 2 давхар ортой. Тэр бол амар хэцүү заяа. Үнэхээр амар түүхтэй ингээд орлогоо ороод хүнийхгүй ингээд хөвтдгий штэ өсрөөл тех боломжгүй ингээ шатаар авраал тэгэл ингээл дээшээ харангуй зүгээр нүл таац заяо айгүй тийм тухгүй тийм үе байсан. Тийм болохоор би ямар нэгэн гэртээ одоо тэг ингэж гоё тухтайхан шиг өөрийнхөө эрүүл мэнд хоолтонд анхаарах надад тийм юу байгаагүй. Тэр үе чинь яалтчгүй бас одоо бодоход жоохон тэгээ дөнгөж гадаадад ингээд амьдрал эхлүүлэх гээд ирсэн хүүхэд бас тийм болохоор ингээ гадуур амир хоол иддэг. За тэнгүүт яг тэртэй ид ингэдэг үедээ ингээ Солонгост ганцаараа ирсэн. Тэгэхээр чинь тэгээд тэр Солонгост ямар гоё янз бүрийн хоолнууд байгаа илээд одоо шинэ ертөнц байгаа штэ. Тэгээд ерөнхийдөө бол би Солонгост бүр амар таргалж байгаа. Хэлний бэлтгэлд би тэгээд сурч агаад эргээд Монгол руу буцсан. Тэгээд Монгол руу очиход бол манай гэрийнхэн бүр шоконд орсон заяа. Би бүр амар таргалж чад бүр яг хөөчөөд ирсэн. Би ингээд ярьж байхдаа юу ч хийж чадахгүй байгаад болохоор ч гэсэн нүд мүдээ жоохон бодчих хүрээдэлээ. Тэгээд 65 хил болчоод би Монголд очсон. Тэгээд Монголд очиод мэдээж бас шууд турж эхлэегүй. Гэтэ ерөөхдөө тэр үеэс хойш би мэдэрч эхэлсэн. За би бүр арай л дэндүүдээд байна да. Энэ бүр ингээд одоо ноцтой. Нийлийн тийм ноцтой одоо болоод байна шүү. Гэт ингээд өөртөө ерөөхдөө яг бодож ихэлсэн үе маань тэр үе байсан. Монголд очиод би одоо хамгийн өндөр чин дээрээ хүрсэн байгаа. Тэр болохоор одоо нөх хилээд байгаа амьдралын хамгийн өндөр чин буюу 68. Гэтэ би тэр үед бараг 70 хүрсэж байсан байж магадгүй. За нэг 69-ийг харснаас ханаад байгаа байхгүй юу? Тэр хүрээд тэгэл би тэрийг хараад яг миний ингээд надад ингээд хүнд нэг юм байдаг штеп юм шанаа орж ирсэн байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр яг би тэрийг хараад би ингээд 70
килограммд ингээд хүрэх гэж байгаа мүү гэдгийг өөрөө тэр үед ингээд мэдэрснээ санаад авахгүй. Тэгээд тэрнээс хойш за одоо би жоохон хоол мол юм жоохон өөртөө анхаарий, жоохон идэж уушнда анхаарий гэд тэрнээс эхлээд одоо ингээд хүмүүст тийм байдаг штэ. Ер нь ихэнх хүмүүс ингээд турсан мурсныг сонсохоор айгүй ихтэй ингээд дайет хийдэг. Тэгээд амар хурдан хугацаанд турах, амар жим хийх. Тэгвэл миний түүх болохоор тэднээс жоохон өөр нь би ерөөсөө тэгэж ирс ингэж ерөөсөө турж мурж үзээгүй. Яг тэр 68 болсноос хойш би одоо ингээд 55 хүртлээ ингээд 2-3 жилийн хугацаанд би маш багаар бүрэнхээр багаар тэгээд би яг энэ жиндээ ингээд одоо хүрсэн байгаа даахгүй юу. Одоо болохоор би та нартай гоё ерөнхийдөө турч ихсэн тэр үеийнхаа түүхийг яриацгаая. Сая одоо бүгдээрээ ингэж явлаа штэ. Одоо буцаад энийг ярицгаая. За тэгэхээр ирээд Солонгост ирээд бол мэдээж ажил хийж эхэлсэн. Яг нөгөө хэлний бэлтгэлд багтчихэд би нөгөө хэлний бэлтгэлийнхаа төлбөрийг аль хэдийн Монголоос төлөөд ирсэн болохоор тэгэж нэг амар ажил хийгээд авах тэг хөтлөө зүтгээд авах шаардлага яг үндэ байгаагүй байхгүй чинь тэгээд аргагүй л яг ингээд нөгөө хөрхий нөхцөл байдлаасаа болоод бас ингээд харгалсан байгаа байхгүй юу. Тэгээд одоо болохоор ингээд их сургуульд ирэнгүүт яалтчгүй амар их ажил хийх шаардлагатай болсон. 100% ингээд өөрөө төлбөрөө төлөх шаардлагатай болсон болохоор би бүр амар их ажиллаж эхэлсэн. Тэгээд ажиллаад эхлэхээр тэгэл яг ойлгомжтой тэгээд хоол мол идэх нь багасаад тэглээгээд би тэгэж амар эрс мэрс турсан юм уу тийм бол байгаагүй. Би бараг л нүрээ будаа дуусчихлаа. За тэгээд одоо би хамгийн сүүлд нь уруулаа будаад тэгээд нэрээ манайхаа би нүүх гэж байгаа удахгүй 10 хоногийн дараа нүүлээ. Би ерөнхийдөө амар гой мөрөөдлийн байртаа мөрөөдлийнхэн цааш юм битээ. Гэтэ юу ч гэсэн хүсэжсэн, хайжсэн тиймэрхүү өөр байрандаа орохоор болсон. Тэгээд удахгүй нүүгээд тэр байрандаа очиод жинхэнэ бичлэгийг өстой ойлуулна гэж бодож байгаа. Тэгээд тэр байраа яг юм гой бичлэг хийх гой зориултаар гой цасна гэж бодож байгаа. Тэгээд тэр үедээ бүр гой бичлэгүүд та бүхэнтэй хуваалцснаа. За нэг хальт далирчлаа. Ерөөдөө би нүрээ будаа дуусчлаа. Одоо болохоор бас бүгдээрээ түүхээ дуусгая. За би сая ингээд яг турч ихэлсэн тэр үеэ ингээд зүгээр ярих гэсэн чинь айгүй тийм одоо хунжрах гэдэг байхгүй үү. Тийм болохоор би зүгээр энэ 13 хилийг 2 жилийн хугацаанд ингээд хасахад хамгийн надад үр дүнтэй байсан тэр юмнуудаа ингээд дөнгөж сая биччихлээ. Тэгээд энийг та нартай хальт ярьж өгчөө тэгээд дуусгая. За хамгийн эхлээд оройн хоол байгаа. Би болохоор ерөөсөө оройн хоол нэг хитгэе болцсон чинь бүр яг нүдэнд ингээд илт тураад ихсэн. Тийм маягаар би 2-3 сар ажиллаж ихсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд яалтчгүй ингээд хүн өөрт мэдрэгдсэн шүү дээ. Ингээд тураад ингээд ихсэн. За тэгээд дараагийнх нь болохоор чихэр байгаа. Энэ бол миний бүр нэг номерт хэлэх зүйл гэж бодож байна. Хамгийн надад турхад нөлөөсөн зүйл энэ гэж бодож байна. Яагаад гэвэл би чихрэнд бүр маш дуртай хөхтэйсэн. Одоо ингээд яг тэр таргалж исэн тэр үедээ ингээд бодоод тахаар би чихэр идэхгүй өдөр гэж байдаггүй байсан. Хүнс мөнд талханд гаргана штэ. Тэгэнгүүт би заавал нэг юм сникерс ч юм уу твикс заавал авдаг заяа. Тэгээд ингээд контиг амар иддэг. За одоо бодохоор бүр ингээд дөрөвтэй тэр контиг ингээл ганцаараа дангаар нь ингээл бүгдийг идчих мэдчихдэг амар тийм чихрэнд дуртай хүүхэд байсан. Ерөөхдөө бол эн чинь донтолт л штэ. Донтолт. Тэгээ би донтцсон байсан чихрэнд. Тэгж жагаад Солонгост ирээд гэхдээ би шууд ингээд их амар чихэрнээс бол гараагүй. Яалтчгүй ингээд завгүй. Ер нь бол нэг хамгийн чухал зүйл нь бол заа юу надад нөлөөсөн. Энэ бол бүр чихэрч биш орой хоол идэхгүй байх ч биш. За энэ зүгээр завгүй амьдрал байгаад байгаа хгүй. Гэтэ энэ дээр ингээд нэмэлтээр бас миний өөрийнхөө мэдэрсэн зүйлүүд байгаа штэ. Тэрийг бол идэхгүй ингээд яг ингээд тисэд те нэг 7 хоног явчих юм бол чихэр идэх тэр донтол чихэр идэх тэр зуршил санаа бодол зүгээр алга болчдөг заяа. Тэгээ тэрнээс хойш би одоо болтол ерөөсөө нэг тийм чихэр нэхэр яг тийм багшийн амир идэх хүсэлж байхгүй байвал хаяа нэг идчихдэг ч юм уу те. Гэтэ айгу баг маг тийм болцсон.
За дараагийнх нь болохоор будаа гурилны талаар байгаа. Энд ер нь бол нүүрс ус гэж хэлж болно тий. Тэгээ зөндөө олон өөр хүмүүсийн ингээд бичлэг мичлэгийг үзэхээр ерөнхийдөө будаа гурилаа хасч гэсэн хүмүүс байна, багсаг гэсэн хүмүүс ч байна тий. За тэгээд миний хувьд яг хувийнхаа зүгээс би ингээд будаа гурил ерөөсөө идэхгүй байх гэж үзсэн. Би нүцэстэй туурн морн гэл бас тэгэл өгч чинь тэгэл хамаг будаа гурилаа хасаал зөвхөн ногоо могоо идэл тэгжсэн үе надад бол байгаа. Тэгээд тэр үед бол яасан бэ гэхлээр би амар ядарчижсэн. Сэтгэл зүйн хувьд эрүүл бус болоод эхэлдэм билээ. Нүүрс ус гэдэг чинь одоо ингээд би мэдэж авсан л та. Ингээд хүний биед зайшгүй байх хэрэгтэй. Хүнийг тэгж энергээр ингэж хангадаг айгүй чухал зүйл байсан багхгүй. Тэнгүүт би тэрийг ч мэдэхгүй зүгээр ингээд хасаал хайчуул болчих юм шиг бодцсон. Тэгээд тэрнээсээ болоод би амар тийм ядраад сэтгэл санаа айгүй тийм ундын билээ. Ингээд энергич байхгүй. Тэнгүүт чи хүнээс бүтээнч гарахгүй штеп. Ингээд цаанаасаа ямар ч тийм хүчгүй ингээд зүгээр хөвтчээмэр санагдаад нэг тийм болцсон заяо би тэр үед. Тэнгүү тэрийгээ дагаад ингээд санаагаар унаад тэгээд би дараа нь ингээд судалж байгаа нүүрс усыг багаар идэх хэрэгтэй байна гэдгийг мэдэж ихэснээсээ хойш би бага иддэг болсон. Яг ингээд нүүрс усыг багахан аваад ирэнгүүт яг гоё таарт юм билээ. За тэрний дараа болохоор энэ яг миний хувийн тип гэж ерөөхдөө хэлж болно. Энэ болохоор кофе байгаа. Ерөөхдөө кофе надад лав миний хоолны туршлагыг амар багасгаж өгдөг. Гэтэ энэ бол цэвэр американо шүү. Манайхаа американо юм бол латте гэж байгаа. Тэгээд энэ өөр хүмүүс ямар байдгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэглээгээд эн чинь жоохон ингээд хороор гэсэн арга болчиход байгаа шүү дээ. Кофе чинь бас тий бид сайн биш. Гэтэ яг одоо хурдан хугацаанд туурах хэрэгтэй байгаа ч юм уу. Тэгтээ ингээд жоохон юм тип ингээд олмоор байгаа ч юм уу. Тиймэрхүү хүмүүс байх юм бол жоохон хэсэгхэн хугацаанд тий 2-3 хоногт жоохон ингээд кофе уугаад үсэх юм бол бас жоохон хоол идэх туршлагыг ингээд алга болгож өгдөг шүү гэж хэлмээр байгаа. Тэрнээс биш байн кофе уугаарай гэсэн юм ерөөсөө биш шүү манайхаа. За дараагийнх нь болохоор гормон байгаа. Энэ болохоор миний сүүлд амар мэдэж аваад ингээд хэрэглээд ихсэн чинь бас айгу тийм дэжгүй байгаад байгаа зүйл ахгүй юу. Энэ болохоор яг би энийг бас ингээд мэрэгжлийн хүний хувьд бас мэдэхгүй байна. Яг миний мэдэрсэн зүйл юу вэ гэхлээр өөрийгөө ингээд ойрд ажиглаад тахаар нэг хэсэгтээ ингээд бүр амар хоол идэх туршил бүр амар заяа бүр юм чон ингээд бүх юмыг л идмээр санагдаад бүр амар сонин тийм үе байна. Тэр үедээ жоохон заяа 7 хоногоос хэтэрхгүй үргэлжлээ та. Тэнгүүтээ үлдсэн тэр 1 сарын 7 хоног нь ингээд байх болчингууд ч үлдсэн тэр 23 хоногт бол ерөөхдөө гайгүй заяа. Тэнгүүтээ бүр ямар ч хоолны туршил байхгүй, хоол идэх ямар ч хүсэл төрдгөө бас нэг тийм ойролцоогоо нэг 7 хоног ч юм уу байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэрнтэй адилхан хүн бас яг өөрийнхөө хүнээ дагаад өөр байх бах. Тэгээд бас өөрийнхөө тэр гормоны хизээ миний хоол идэх туршил өсөөд байна, хизээ багасаад байна гэдгээ жоохон ингээд мэдэж эхлэх нь надад амар чухал юм шиг санагдсан. Тэгээд би хувьдаа яасан бэ гэхлээр амар хоол идэх туршил ингээд хүрдэг үе байгаа штэ. Тэнгүүтээ энэ үедээ би ингээд өөрийгөө амар зингэлдэг байсан байхгүй яа. Би яагаад ийм юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ те? Тэгээд тэр үедээ тэгэл хаяа энэ гормондоо дийлдэл амар тийм хоолмод идчихэн заяа. Тэнгүүтээ маргааш нь ингээл амар харамсаал тийм үе байна. Тэнгүүд би энийгээ яаж аргасан бэ гэхлээр ерөөдөө тэгж амар тийм хоол идэх үе тэр 7 хоног эхлэн штэ. Тэр үедээ ерөөдөө өөрийгөө мэдчихэн заяа. За миний нөгөө нэг тэр үе эхэлсэн байна. Тэгээ энэ үедээ бол өөртөө аль болох зэмлэлгүй хандахыг хичээдэг. Энэ үедээ бол үнэхээр идмээр байгаа юмнуудаа бол би иддэг болсон заяа. Тэгэж их идэхгүй байхыг хичээнэ. Тэгээд өөрийнхөө бас энэ үеийг ингээ мэдээд эхлэхэр чи хүн чинь за би угаасаа энэ чинь зүгээр ингийн хэвийн энэ үеэ ингээд аятайхан шиг хоолоо зохицуулаад ингээ явчвал болчихноо гэдгийг мэдхээр чинь шал өөр заяа. Тэгээд яг ингээд ямар ч хоол идэх туршилтгүй үедээ аль болохтой гоё ирүүлэр тэгээ энэ мэтчлэн ингээд хүн гоё өөрийнхөө яг тэр гормоныхоо өөрчлөлтийг мэдэх нь надад айгүй чухал санагдсан. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор манайхаа би энийг бас ойрт ингээд мэдэж авсан зүйл байгаа. Энэ болохоор хоол идэхдээ одоо ингээд өдөрт 2 хооллогч бай, 3 хооллогч бай, нэгийг нь эрүүл юмар солих нь амар чухал юм билэ. Илүүтэй калори багтай ч юм уу, салат ч юм уу, эсвэл жимс ч юм уу, йогурт ч юм уу. Би өмнө болохоор ингээд хоол гэхээр л заавал ийм яг хоол боддог байсан. За
Тэгээд ингээд өглөө өдөр за өдөрт би ингээд ерөөхдөө 3 бол би хоолж чаддгүй. 2 моёр идэхтэй заавал нэг өглөө ингээд будаатай одоо тэг бибимбап ч юм уу идчихэнгүүтээ арай нь болохоор заавал хоол идэх хэрэгтэй юм шиг бас ингээд тэг хоолн төрлийн мэдэл тэгээд ах үед ерөөсөн миний жим бас ингээд бууж өгөхгүйс ахгүй юу. Тэнгүүт ойрт би яаж байгаа вэ гэхлээр өдөр нь ингээд юм жоохон будаа идсэн бол оройн гоё юм йогурт жимс идэл аргатлал хотоодоо хураал те тэгэл ингээд унтчихж байгаа. Тэгээд энэ бол яг уу ингээд мэдээж юм яриад байж бас магадгүй л тэг. Гэтэ яг уу бас надад үнэхээр ингээд миний хувьдаа бол надад айгүй тийм гоё үр дүнтэй арга байгаа болохоор би та бүхэндээ бас нэмэр болгоод хуваалцчихлаа. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхээ бичлэгтээ хамт байсанд баярлалаа. Тэгээд анх удаа нэг юм нүур мүрэ будангаараа юм ярих гэж үзлээ. Юу ч болчих вэ те. Нүрэ бодсон уу түүхээ ярьсан уу? Одоо гоё Лизийнхаа бичлэгийг хийх гээд гарах гэж байна. Тэгээд өнөөдөр бүгдээрэнд нь бичлэг таалагдсан бол манайхаа лайк дараарай. Тэгээд гоё subscribe хийгээд хэлээологийнхоо гоё цаашдын бичлэгүүдтэй хамт байгаарай манайхаа. За тэгээд бичлэгээ дуусглаа манайхаа. Bye. Дараагийн бичлэгээр уулзцгаая.